Цахим үзэсгэлэнд оролцогчдын талбай хаана байрших вэ? Барилга Экспо цэгийн платформонд оролцогчдын мэдээлэл бүртгэл баталгаажсан огнооны дарааллаар байршихаас гадна барилга цэгийн сайтад давхар байршиж сошиал медиа сувгуудаар түгээгдэнэ. Зохион байгуулсан сургалт вебинар арга хэмжээнүүд барилга Экспо цэгийн платформ бусад сайтууд болон сошиал медиа сувгуудаар түгээгдэнэ. Үзэсгэлэнгийн платформд танай байгууллагыг үзсэн, харилцсан үзэгчдийн тоо мэдээллүүд үлдэх ба цаашид цахим харилцагчдын мэдээллүүдийг ашиглах боломжтой болно. Цахим талбайд юу байрших вэ? Компанийн лого, танилцуулга, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны дэлгэрэнгүй үзүүлэлтүүд, бүтээгдэхүүн болон орон сууцны төслийн видео, зураг танилцуулга, контент мэдээлэл. Холбоо барих утасны дугаар, сошиал холбоосууд байршина. Цахим үзэсгэлэнд оролцох оролцогчдын боломжууд. Барилга Экспо цэгийн платформ вебэд мэдээлэл байршуулах. Барилга цэгийн платинум гишүүнчлэлийн болон шинэ орон сууц байршуулах 1 сарын эрх. 10,000 хувь тараагдах үзэсгэлэнгийн сэтгүүлд мэдээлэл байршуулах. Цахим сургалт, семинар хийх. Видео лайв хийх. Танилцуулга татаж авахар оруулах. Барилга Экспо 2020 сошиал сувгуудад пост оруулах зэрэг боломжууд нээгдэх болно. Үзэсгэлэнгийн мэдээлэл телевиз сайтууд, билборд самбар, сонин сэтгүүл, сошиал медиа, лид дэлгэц, мессеж маркетинг, имэйл маркетинг зэрэг сувгуудаар идэвхжүүлэлт хийгдэх болно. Цахим үзэсгэлэнд оролцох давуу талууд. Жирийн үеэс илүү олон хэрэглэгчдэд хүрэх. Цахим үзэсгэлэнг урьдчилан тооцоосноор 1.2 сая хүнд хүрнэ. Цахим үзэсгэлэнгийн платформоор дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулан сурталчилж, харилцагчдын тоог нэмэгдүүлэх. Сайтууд болон телевиз, Facebook, Twitter, YouTube, LinkedIn, Instagram зэрэг бүхий сошиал сувгаар мэдээлэлээ давхар дамжуулах. Цахим орчинд өөрсдийн орчин бий болгож, цахим харилцаа, онлайн худалдааны чадвараа нэмэгдүүлэх. Орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ цаг үед аюулгүй, эрсдэлгүй байх. Талбай тогтчлохгүй, хэвлэмэл материал тараахгүй, бага зардлаар борлуулалтаа нэмэгдүүлэх. Цахим сургалт, семинар, арга хэмжээ зохион байгуулах зэрэг давуу талуудтай.